За үзэх өдрийн мэнд. Шинэ ангиараа уулзаж байгаадаа баяртай байна. Сугаа дэмжмээр байвал доор байгаа данс хараарай. За тэгээд олон юм ярилгүй 17 руугаа орцгоё. Би түүнийг энэ сумаар дуусгана. Бид дайралтад өртлөө. Хаанаас харвад байна? Энэ ойд юм харах үнэхээр хэцүү юм. Би хайгаад үзье. Гараягийн нүднүүд асаас өдөрцдөг големод харах, сонсох мэдээллийн хоорондоо дамжуулна. Хамгийн ихдээ 3 голем өдөрдөн. Та нарын нэг нь ахлах зайфар дээр очив. Харин үлдсэн нэг нь дайралт хаанаас ирээд байгааг ол. Моднууд хэтэрхий өндөр байна. Големодын дээд хүрээ ердөө 200 м. Би нэг зүйл харлаа. Тэр чинь шид үү? Үгүй ээ, энэ сум байна. Үгүй байлгүй дээ. Тэр ийм холоос харвлаа гэж юу? Хагас милийн цаанаас сум ирлээ. Хөөх, мууг харуулж байна. Тэр сумыг өөр тийшээ явуулчихлаа гэж юу? Арайчтэй. Азал байсан байх. Азч бай, үгүй ч бай. Гар нь айл хэдийн шархагдсан. Одоо удаан тисэхгүй. Илүү хүчтэй чадвар ашигла дайрал. Би чамайг дэмжинэ. Ойлголоо Киара. Би тэр чадварыг мэднэ. Сум бүр нь энгийн сумаас 3 дахин хурдан, 3 дахин хүчтэй. Улаан солир. Эднэр хэтэрхий хурдан байна. Хилийн шидээр зогсоох бараг боломжгүй. Хэрвээ болтвол мөрөлтийн долгион бусдыг минь онцгоно. Ингэх нь л зөв байх. Би бэлэн чиний эсрэг бүх хүчээ ашиглана. Түүний хөдөлгөөн удаан мэт харагдсан. Элдний хэмнэл нь удаан атлаа уян хатан санагдсан. Гэхдээ бодит байдал дээр энэ бүхэн 1 секундж хүрэхгүй хугацаанд болсон. Дараах агшинд тэр хэмнэл луу болон хуурч тэнгэрт дүүлв. Луугийн хаан хэм маягт тулгуурласан тулааны урлагийн нэр. Дорн дахны лууг илэрхийлсэн үсгээс гаралтай. Гэхдээ зөвхөн хэлбэр шидийн урсгалаас нь болоод л тэгж нэрлсэн гэж би боддог байсан. Үнэхээр луутай холбоотой гэж хизээч төсөөлж байгаагүй. Ийм аимшигтай хүчтэй байна гэж огтхон ч төсөөж байсангүй. Тэр үнэхээр хүн мөн үү? Хүн дүртэй луу шиг байна. Ийм оршихуйтай бид яаж тулдах юм бэ? Цэхэр луугийн гарт бид аль хэдийн олон хүнээ алдсан. Ингээд байвал ээжээ. Бид ялагдлаа. Дахиж бид дайрахгүй. Чи хүн үү? Эсвэл луу юу? Юу ч байсан. Бид чамд хүссэн бүхнийг чинь өгье. Харин оронд нь бидэнд туслаач. Гуй. За тэгье. Гайхалтай. Энд байгаа хүн Граймс цэхэр луугийн хороос идгэж байна. Би дотор нь хор үлдсэн хэвээр. Гэхдээ ийм гайхалтай хор сарамжуулах чадвартай бодис би өмнө нь хизээч харж байгаагүй. Граймс ноён тэр бүрэн эдгээгүй. Хөдлөөд байвал хор биеэр нь улам хурдан дарахна. Гэсэн ч тэр эсрэг хор үнэхээр үр дүнтэйг нотлох амьд баталгаа болж явахын тулд энэ аянд хамт ирэхийг хүссэн. Тэр үнэхээр үлгэр жишээ жинхэнэ баатар. Миний нэрийг Хэрэн гэдэг. Би Ахмад настан. Дээд эльфүүдийн нэг. Эд бол та нартай тулалдсан эльфүүд. Баруун талд нь дээд эльф Дарил. Зүүн талд харуул Киара. Дээд эльфүүд. Тэд бол асар хүчтэй эльфүүд. Бусдаагаа удирддаг. Нүдний хүүхэн хараа нь онцгой. Төрхөөсөө л өрмөц чадвартай байдаг. Гэхдээ Киара өмнөхөөсөө нэлээд өөр харагдаад байна. Миний өмнөх амьдралд тэр илүү төлөвшсөн харагддаг байсан. Ойрын хэдэн жилд генет өсөж томрох юм болов уу? Эльфүүдийн насыг таах үнэхээр хэцүү юм. Амьдралын мод
та нарыг бидэн дээр авчирсан бололтой. Бидэнд тусалж чадах өөр нэгэнтэй учирна гэж хэн санах билээ? Полорис хаан хүүтэй эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш бид энэ ойнгүнд амьдарч ирсэн. Энэ бол бид хүнийг хүлээн авч байгаа 2 дахь тохиолдол. Өмнө нь энд нэвтэрч чадсан ганц хүн байсан. Тэр амь насаа дэнчин тавин ойд орж ард иргэдийг маань хорноос аварсан. Тэр чам шиг маш ховор хорууд мөн зүү ашиглаж байсан. Түүний нэр Фед. Түүнийг хорт могой гэж дууддаг байсан. Тэр алга болсон хамтрагчтай хайж явсан юм. Найзын найз бол бидний ич найз. Бид бие биедээ тусалж чадна гэдэгт би итгэж байна. Анд нөхөд минь. Эльфиний их ой даяар урсах гол мөрнүүдийн ачаар амьдралын нуур нь түүнийг тойрсон асар том ойг тэтгэдэг. Нуурын үлэмж их амьдрах хүч эдгээх чадлаар тэтгэгдснээр эльфүүд цэцэглэн хөгжиж ирсэн. Ойгоос урт салаа гол урсан гарч Данаклийн тал нутагт зутагдаг. Иймээс л Данакл хүн төрлөختний хамгийн том тариалангийн бүс нутаг болсон юм. Амьдралын мод хүртэл энэ нуураас тижээл авч байж тийм асар том болж ургасан. Мод өөрөө бурханлаг хүч шингээсэн бөгөөд дээд эльфүүдийн хүчний их сурвалж болдог. Эльфүүдийн хаант улс ингэж 2000 жилийн турш оршин тогтнож ирсэн. Гэвч цэнхэрлүү амьдралын нуурт үүрээ заснаас хойш нуурын амьдралын ус хор болон хуурч ой даяар тархсан. Хэд хоногийн өмнө Линдлийн цайзад Деккер ноён зайфрын төлөвлөгөөний дагуу цэнхэрлүүгийн эсрэг дайралтанд бид болон Данакл дахь цэргүүд оролцсон. Үүн дээр нэмээд эльфүүдийн тусламж хэрэгтэй. Гэхдээ тэд үнэхээр бидэнтэй нэгдэх болов уу? Өө бурхан минь Эдвин, миний ятгах чадварт итгэхгүй байна гэж үү? Итгэнэ гүнжээ. Гэхдээ хатан минь, үгүй ээжээ. Бид яах ёстой вэ? Яг одоо эльфүүд маш хүнд байдалд орсон. Хамтрахаас өөр аргагүй. Гэхдээ жинхэнэ асуудал бол Данаклд амьдарч буй хүмүүс юм. Аялагчид болон магтаалчид тэднийг хит их гойчилж домог мэт болгочихсон. Эльфүүдээс хол амьдардаг хүмүүс л тэднийг үлгэрийн орчихгүй гэж хардаг. Харин эльфүүдтэй шууд хэлдэг Данаклийнхан тэднийг зэрлэг гахаа, чон, баавгай, эсвэл бүр түүнээс ч дор амьтад шиг үздэг. Одоо бол тэд шууд дайсан болсон. 4 жилийн өмнө цэнхэрлүү гарч ирэхээс 1 жилийн өмнө улаан сар, хар сар гэгддэг 2 дээд эльфүүд Данакл руу дайрсан. Амьдралын нуураас урсах, усаар хүрээлэгдсэн бүх газар бидний ус энэ талбайгаар урсаж байна. Тиймээс энэ газар биднийх зэрлэг хүмүүсээ гээд дайрж эхэлсэн. Хүн төрлөختөн эльфүүдэд дийлдэж газраа алдах шахсан ч тэрүүн сангуартан Полорис хаанхүү Сүми баатруудыг удирдан гарч ирсэн. Дараа нь алтан луу гарч ирснээр эльфүүд ойруугаа ухарсан. Эцэст нь хүмүүс ялж эльфүүд эвлэрлийн гэрээ хийхээс өөр аргагүй болсон. Түүнээс 1 жилийн дараа газар нутаг нь хордож эхэлсэн. Данаклын эзэн болон түүний хүү Регулус эльфүүдтэй хамтрах шаардлагатайг мэдэж байгаа. Тиймээс тэд эльфүүдийн талаарх цуурхлыг дарахыг оролцсон. Гэвч ард иргэд эльфүүд өшөөгөө авч газар нутгийг хорцсон гэж итгэж байгаа. Төлөвлөгөө өөрөө ч аль хэдийн хэцүү байхад бид дотроосоо бие биеэсээ урвахгүй эсхийг ч анхаарах хэрэгтэй. Одоохондоо дайралт хийхэд хитрхи эрт юм шиг. Эдвин, чи том зургаар нь харахгүй байна. Тийм учраас энэ төлөвлөгөө амжилттай болно. Яаж тэрвэ гүнжээ? Хямрал бол нуугдсан боломжууд юм. Одоохондоо асуудалт мэт харагдаж байж магадгүй. Гэхдээ ирээдүгийг нь хар. Бидний зорилгыг сана. Би Федийн хуучин холбооны нэг гишүүнд өчүүхэн тус хүргэсэн. Хариуд нь тэр намайг шавьяа болгож авч хор найруулах болон зүү эмчилгээ заасан. Ийм түүхийг би урдаа барихаар шийдсэн. Тиймээс Ахмад Хэрон, Кера, Дарил надад тодорхой хэмжээнд итгэж байгаа. Гэхдээ
Бүрэн болгоомжтой байхгүй бол болохгүй. Вау! Чи бүр Фэдээс ч илүү бэ. Хор аль хэдийн сарниж байна. Миний хор илүү ховор болохоор тэр жорн байдагч хизээч хинч хийж байгаагүй. Би бол хийсэн анхны хүн. Үнэн дээр энэ жор одоогоор би болоогүй байгаа. Фэд үүнийг хэдэн жилийн дараа л зохион. Нөгөө талаар Кэра Фэдтэй нэлээд дотн байсан бололтой. Энэ үед тэд яг ямар харилцаатай байсан бол Фэд та бүхэнтэй уулзахыг хүсэх байсан нь гарцаагүй. Танай багш хаана байдаг вэ Запир? Хэлж чадахгүй. Миний багш болон Фэд хоёр Персепон алуурчдын холбоонд хариалагддаг байсан. Гэвч уралдаас болж холбоо задран унсан. Фэдэд итгэж болох хэсгээ өөрийн нүдээр харах хүртлээр юу ч хэлж чадахгүй нэ. Тэр одоо хаана байгаа вэ? Энд байгаа юу? Тэр талаарч гэсэн адилхан шалтгаанаар хэлж чадахгүй нэ. Тэр аль хэдийн явсан. Жилийн өмнө энд ирсэн юм. Газар нутаг хорцсон тухай цуурхаж сонсоод хуучин холбооны нөхөртөөгөө уулзах гэж мөн асуудлыг шалгахаар ирсэн. Дуугүй байж болохгүй юу? Туслаач гэж гуйж хаад одоо биднийг аврах ганц хүнд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна гэж үү? Жаахан хүүхэд чиг ажиллахаа болоод ёс журамтай бай. Кэра яасан шуугантай юм бэ? Цэнхэр луугийн хороор хорцсон элбүүд Фэдийн үлдээсэн хорны маш бага тунгаар сүүлийн 1 жил амьд үлдээж ирсэн. Гэвч тэр үхлийн хор хүртэл дуусаж бид хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Хэн хорыг хэрэглэх вэ? Хэн хорыг хэрэглэхгүй вэ? Өөрөөр хэлбэл өөртөөхөө хүмүүсээс хэнийг золиослох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Ноён Запир яг тэр үед гарч ирсэн нь жинхэнэ бурхны ивэл байлаа. Хэрвээ ингэж үргэлжилсэн бол бид дотоод тэмцлээс болж өөрсдөө устгах байсан. Тэр зөвхөн цэнхэр луугийн хорыг саарамгжуулаа зогсохгүй. Дайрылийн нумаас дутахгүй. Магадгүй бүр илүү хүчтэй байх. Хэрвээ түүнийг өөрсдийн талд оруулж чадвал бид хорцсон газар нутгийнхаа төвд орших хааны сүүлчийн лацтай хайрцгийг олж авч чадна. 3 жилийн өмнө хорцсон газарт байгаа нэгийг тооцвол энэ бас сүүлчийнхэн 12 цамхагт нуусан энэ лацтай хайрцгуудын ачаар бид шинэ хаант улс байгуулах хүчтэй болно. Бид бол сар цолыг хүртсэн хамгийн хүчрхэг дээд элбүүд. Энэ газрыг орхиж өөрсдийн хаант улсыг байгуулах цаг ирлээ. Юу гэд байна? Чи хаант улс хатныг орхих гэж байгаа юм уу? Чиний одоо амьд байгаагийн шалтгаан бол хатан цэнхэр луг ганцаараа зогсоосон явдал шүү дээ. Зогсоосон гэдэг Ахмад Хёрн чи сүүлийн үед ойг харсан уу? Энэ байдал луг зогсоосон гэж харагдаж байна уу? Хатан анхнаасаа хааны үүргээ биелүүлж байгаагүй. Луугийн хорноос ч өмнө дандаа өвчтэй, сул дорой, орондоо хэвтгэхээс өөр зүйл хийж чаддаггүй байсан. Тийм учраас улаан сар, хар саруудын цэргийн хүчийг авахыг зогсоож чадаагүй. Жинхэнэ хатан байсан бол оюун ухааны удирдах хүч ашиглаад тэднийг тэр дорн зогсоох ёстой байсан. Бид анхнаасаа ингэх ёстой байж тэнэг хатанд найдахаа боллоо. Би өөрийн хаант улсыг байгуулж намайг дагах хүмүүсийг өөрөө удирдна. Улаан сар, хар сар надад нэг зүйлийг ойлгуулсан. Ялагдаж цөлөгдсөн ч тэд самхгуудыг устгаад лацтай хайрцгуудыг авч зүгтсэн. Тэр үед л бид хичнээн тэнэг байснаа ойлгосон. Бие бодорой тэнгүүдээ. Ирээдүгөө газраа жаргалтай амьдраарай. Хэрвээ бодлоо өөрчилвөл над дээр ирээрэй. Хёрн, миний хаант улсад чиний суудал үргэлж бий. Би тэдэн шиг явалгүй үлдсэн шалтгаан бол хатанд үнэнчтэй биш. Би зүгээр л хангалттай хүчтэй байгаагүй. Тэр хайрцгуудын нэггүйгээр хаан ширээг булаах боломж байх. Би буруу талыг сонгосон. Дайрылийн авиасыг хараад зөв сурагчхол миний талд орно гэж бодсон. Тэр үнэхээр миний төсөөлснөөс ч хүчтэй болсон. Гэхдээ хэтэрхий шулам. Ээжийнхээ буюу хатны эсрэг хизээж сөрөхгүй. Хэрвээ намайг хайрцаг олмогцоо эндээс явах гэж байгааг мэдсэн бол намайг аль хэдийн шоронд хийчихсэн байх байсан. Тиймээс энэ үйл явдал бол жинхэнэ тэнгэрийн ивэл. Ойлголоо. Тиймээс луг хүмүүс болон ээлбүүдийн аль альнийхэн төлөө ялах ёстой.
Би бүрэн санал нийлж байна. Асуудлыг шийдэх ганц зам бол цэнхэрлүүг алах. Гэхдээ харагдаж байгаачлан дээд ээлбүүдийн ихэнх нь аль хэдийн явчихсан. Тулаанд орж чадах ээлбүүд бараг үлдээгүй. Амьд үлдэхийн тулд хэд хоногийн өмнө зарим цэргийг гол гатлуулж шин суур хайгаар явуулсан. Тэд ойн досгон гэгдэх газраас хэдэн хоригдол барьсан. Гэхдээ тэднийг бүгдийг сулалсан. Тэдэнд буруу хандаагүй гэдгийг би баталж байна. Одоохондоо би тэдэнтэй хамтран тоглох хэрэгтэй. Цамхаг хит их бохирдсон газар байгаа тул хинч хүрэх боломжгүй. Гэхдээ ноён зайпер хорийг сармагжуулж чадна. Тиймээс эхлээд түүгээр лацтай хайрцгийг авчруулахыг ятгах нь. Тэр хайрцагтай бол би эцэст нь хаан болно. Ахмад эльф хамтран ажиллахаар зөвшөөрсөн. Мөн бусад эльфүүд гэр бүлийнх нь амийг аварсан туйлын талархаж байна. Түүнчлэн Данаклийн хүмүүсээс айх зүйлгүй болсон. Гэрлийн бурхан бидэнд энэ баатрийг илгээсэн. Итэг, тэгвэл аврагдана. Өө бурхан минь, би үүнээс аль хэдийн залхачихлаа. Гайхамшигт Ария, ноён Зайпер. Данаклийнхан яагаад гэрлийн бурханыг ингэтлээ шүтдэг юм бол? Дайны үед гэрлийн сүм бидэнд үргэлж тусалж ирсэн. Тусалсан гэж үү? Ашигсан гэвэл таарах байх. Ямар ч тач бүх зүйл ийм сайн болоод байгаад баярлаж байна. Би хитрхи их санаа зовж байж. Чи зүгээр л хитрхи жижиг сэтгэж байна. Гэхдээ хамгийн хэцүү үе одоо л эхэлж байна. Сэрэмжтэй бай. Нэмийг анхааралтай ажигла. Оо, ямар ядаргаатай юм бэ? Хөдөө мухарт ирсэн хангалттай байхад шоронд хоригдоод тэр заваан газарт уснадч орж чадаагүй. Милия болон Дэзи ичидийн цамхаас ирсэн шидтэн. Хамгийн муухай шоронгоос гарч ирээд тэр бардам авгаатай таарсан явдал. Би түүнийг алгахыг л хүсч байна. Хөөе Дэзи, чи түүнтэй хэсэг хамт байсан шүү дээ. Түүнд сул тал бий юу? Верония, өмнөд нутгийн том хот. Бүгдэд нь баярлалаа. Гүнжи алтарын өргөс дуулсан тариалангийн бүс болгох төсөл өмнөдийн барилгын холбоотой хамтран хэрэгжинэ. Манай холбоонд ийм эрхэм боломж олдсонд туйлын их хүндэтгэлтэй байна. Данаклд ургац муу байгаагаас та бүхэн их зовж байгааг би мэднэ. Гэхдээ бид эдгээр уулсыг тэгшлэн шин тариалангийн газар бий болгож чадна. Хэрвээ газрын хэсэг авах сонирхолтой хүн байвал миний нарийн бичгтээ ярилцаарай. Ингээд л боллоо. Одоо би жаахан амарч болох уу? Алтарын шадар хатагтай. Хатагтай Кэти. Алтарын дүрт хувирсан мэрэгшил дуу хоолой дуурал. Бид эльфүүдтэй хамтарч байх хооронд алтарын туслахууд өргөс дуулсын төслийг асар хурцтай урагшлуулжээ. Тэнэг гүнж хэдий хичнээн шин тариалангийн газар байгууллаач бид Тартарусын шүтэгчд дахин хордуулахад л болно. Тэр зүгээр л мөнгөө салхинд хийсгэж байна. Миний зөвлөсний дагуу энэ бүхэн бол бидний жинхэнэ ажлыг нуухын тулд хийсэн зүйл. Хэрвээ наривчлан шалгавал өмнөдөд байгаа алтар жинхэнэ биш гэдгийг тэд олж мэдэх байсан. Гэхдээ Аалдын үгснээр 12 элчээс 11 нь үлдсэн. Жиндрайн руу чиглэсэн сэжиг улам нэмэгдэж байгаа. Тиймээс Тартарусын шүтэгчд дотоод асуудалтай дарагдсан. Тэд завгүй байх хооронд бид тэрийг харж байна уу? Бүтээгч ургамал, хоол хүнс, хангамж үйлдвэрлэдэг. Оруулсан нууц түлхүүрээс хамааран өөр зүйл гаргана. Маананы хогийн ургамал, гол горхины ойролцоо ургаж, амьдралын усыг шүүн хадгалснаар агаарт буй маанаг нэмэгдүүлдэг. Эдгээр ургамлыг амьдралаа хөнгөвчлөхийн тулд эльфүүд бүтээсэн юм. Гэвч тэд хордсон. Одоо маананы ургамал хорт манан ялгаруулж бүтээгч ургамлууд мангасны үйлдвэр болж хувирсан. Тиймээс бидэнд хэдэн болзол бий. Нэгдүгээрт бид хотыг ойгоос ирэх мангасуудаас хамгаална. Хор биднийг төвөөс улам бүр шахаж эцэст нь бид энд хүртэл нүүхэд хүргэсэн.
Хэрвээ дахиад ухрах юм бол бүх эльбийг багтаах хот дахиж олдохгүй. Дээрээс нь Зафир миний ээжид зүү эмчилгээ хийснээс хойш нөхцөл байдал жаахан тогтворчсон. Гэхдээ 3 жилийн турш маш ноцтой байдал байсан. Түүн дахин нүүхтэнхэл байхгүй. Бид түүнийг энд байлгах хэрэгтэй. Мэдээж хэрэг надад ч гэсэн юм хийхэд маана чулуу дүүхий эд хэрэгтэй. Тиймээс та нарт саад болж байгаа бүх мангасыг би цэвэрлэж өгье. Юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Манай хотыг хамгаалж хатан болон бусад ээлбүүдийг хорыг зайлуулсанд дээд ээлбүүд хүртэл биднийг орхиод явсан байхад хүмүүс биднийг аварна гэж хизээж бодоогүй. Бид үүнд чинь яаж хариулах ёстойгоо ч мэдэхгүй байна. Тийм учраас үүнийг хэлхээс үнэхээр ичмээр байна. Гэхдээ таны хүссэн эдгээр 2 зүйл манай хотыг хортхоос хамгаалах зайлшгүй хэрэгтэй. Тэр нэхэд байгаа 2 зүйл нь амьдралын модны залуу мөчр. Амьдралын модноос тасалсан маанагаар дүүрэн мөчр. Амьдралын нуураас авсан ус. Вааранд хадгалсан мөчрийг тижээн. Тиймээс битгий аваач гэж гуй. Өө бурхан минь ээ. Би үүнээс чинь үнэхээр залхаж байна. Сонс. Ингэж тойруулахаа болий. Бид эдгээрийг өгөхгүй. Яг юу хэрэгтэйгээ шууд хэл. Юу гинэ? Би бүр тайлбарлах ёстой юу? Нэгдүгээр, эльф хатныг аврах бүрэн хор тайлах юм хэрэгтэй. Хоёрдугаарт, амьдралын нуур болон амьдралын модыг сэргээх хэрэгтэй. Гуравдугаарт, цэнхэр лууг алгах хэрэгтэй. Гэхдээ эхэн амьдралын модны ишний шүүс гол орцно. Харин хоёр дахь нь луу өвхөл нуур аяндаа сэргэнэ. Эцсийн дүндээ чи надаас 3 дахьыг хийж өгөхийг хүсэж байна. Би чамд лууг алж өгнө. Өөр юу хэрэгтэй юм? Чамд найз бүсгүй олж өгөх үү? Чи үнэхээр лууг алж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэр 2 зүйлгээ бол хот тэр дороо хордно. Би өөр юу ч өгч чадна. Гэхдээ энэ хоёрыг чи бүрэн итгэлтэй биш бол өгч чадахгүй. Хотод үлдсэн 4 дээд эльбээс жинхэнэ тулдаж чаддаг нь ганцхан би. Би бусдыгаа хамгаалах үүрэгтэй. Энд андуурч болохгүй. Энэ бол чиний цорын ганц боломж. Хэрвээ одоо хийхгүй бол дараа нь хизээ. Хэн чамайг хүлээх юм? Цэнхэр луу юу? Үхэх гэж би хатна уу? Эсвэл чамайг бүтлгүйтгэхийг дэс ядан хүлээж би хүмүүс үү? Би та нарын төлөө өдөр бүр өөрийнхөө цусыг гаргаж хор дарах юм хийж байна. Би үүнийг хизээ болтол ингэж хийх ёстой юм бэ? Би зүгээр л та нарын ашигладаг, амьд үлдээхийн тулд байдаг цусны уут юм уу? Сэр дайрил. Одоогийн хамгийн чухал ямар ч үнээр хамаагүй энэ асуудлыг аль болох хурдан дуусгах. Чи чадна, чадахгүй гэж эргэлзэх цаг биш. Чи ойлгохгүй байна Зафир. За тэгвэл чи ингэж зөрүүдлэх юм бол би чадвараа чиний бие дээр өөрт чинь харуулъя. Тэд үнэхээр энд чадвараа ашиглчихлаа гэж үү? Тэр хоёрт юу болсон бэ? Одоо ойлгож байна уу? Чи намайг цэнхэр луугийн дайралтын гол хүн болгоно гэсэн. Гэтэл миний сум чам шиг луу хүний хайрцгийг ч нэвтэлж чадахгүй. Жинхэнэ лууг бол бүрч ярилдаггүй. Би ийм л сул дорой. Би чаддаг байсан бол цэнхэр лууг яг одоо алчих байсан. Яг энэ мөчөд. Гэхдээ үнэн гэвэл би хүссэн ч түүнийг алж чадахгүй. Хэдий зайлшгүй хэрэгтэй ч би яах ёстой юм бэ? Бос, чи яагаад ийм сул байгааг би тайлбарлая. Юуны өмнө чиний энэ зэвсэг хог аз болж надад маш өндөр чанартай материалууд байна. Би чамд шин зэвсэг хийж өгье. Одоо уйлахаа бол. Удалгүй чи баярын нулимс унгах болно. За ингээд энэ цуврал маань дуснаа. Тэгэд ярьдаг юм яриад дуусгая. Суугаа дэмжмээр байвал данс хараарай. Дараагийн ангаар уулзтлаа. Түр бака сия.